За сайн бацхан уу. Ерөнхийдөө та хэдтэй Европод яг Европ улсад одоо энэ тэтгэврийн асуудал ямар байгааг та хэдтэй танилцуулъя. За Европод Европын бус орнуудад бол төрөлд одоо маш их бага байгаа. За тэгээд Европын холбооны гишүүн орнуудад тэтгэврийн системийг одоо чангатгах тийм ээ арай өөр төвшнөөс ажиллах шаардлагатай байна гэдгийг бол ерөөсөө маш их онцолж байгаа. Тийм ээ Европын холбооны улсууд энэ дээр маш их анхаарлаа төвлөрүүлж байгаа. Одоо байгаа энэ тэтгэврийн нөхцөл байдал нь бол одоо яг энэ чигээр нь хадгалах бол ямар ч одоо бас боломжгүй болж байгаа тухай яригдж байгаа. Тиймдээ ч одоо энэ Грек, Сахуулаад, Испани, Их Британи зэрэг ийм орнууд тэтгэврийн одоо насны хэмжээг бол одоо нэмээд эхэлсэн байна. Одоо манай Чех ч гэсэн нэмжил байна тий. За үүн дээр Нидерланд улс одоо тэтгэврийн шилдэг одоо тогтолцоотой улсаар одоо шалгарсан байна. Дахин энэ 24 онд бол баталгаажсан байна. Тэр нь одоо энэ 2024 оны тэтгэврийн нөгөө нэг эндс тодорхойлох энэ Mercer SFA гэдэг ийм хүрээлэнгийн одоо энэ судалгаа хийгддэг юм байна. Тэгээ энэ нь болохоор бүх дэлхийн бүх улс орны одоо тэтгэврийн индексийг одоо тодорхойлж энэ судалгаа хийшээдэг ийм байгууллага байна. За тэгэхээр эдний одоо судалгаагаар ерөнхийдөө энэ судалгаанд нийтдээ 48 дэлхийн 48 орон оролцсон ийм судалгаа байна. Үүнд Исланд, Нидерланд, Дани буюу одоо Израиль гэдэг ийм дөрвөн улс орны дурдж тэр нь эдгээр энэ дөрвөн орн бол А үнэлгээ авсан байна. Тэгэхээр тэтгэврийн тогтолцоо үнэхээр хамгийн сайн байгаа гэсэн ийм үнэлгээ авсан байна. За тэгэхээр тус тайлан одоо улс орны одоо доктортой байгаа байдал те тэтгэврийн тогтолцоогоор үнэлдэг юм байна. Тий. За харамсалтай нь одоо энэ маш сайн одоо тэтгэврийн тогтолцоо маш сайн байгаа боловч хүн амын өсөлт бол эдгээр дөрвөн оронд муу ялгаагүй буурч байгаа ийм судалгаа байт юм байна. Тэгэхээр хүн ам нь хүүхэд маш бага төрүүлж тэрнээ өөрсдөө маш их урт удаан насалж яадаг ийм одоо тоо статистиктэй байна. Тэгэхээр татвар төлөгч нь цөөрч яадаг, засгийн газрын өөр нь хуримтлагдаж байдаг, тэтгэврийн төсөв нь нэмэгдэж яадаг одоо ийм араасаа энэ дагаврууд байдаг юм байна. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо ирээдүйд бол ерөөсөө маш их төвшөртэй асуудлын нэг байна гэж ингэж яхахгүй энэ Mercer SFA-гийн ерөнхий захирал нь одоо ярилцлагандаа энэ тухай ярьжсэн байна. За Нидерланд орн яахлаар ийм мундаг одоо тэтгэврийн тогтолцоотой байдгийн бэ гэсэн чинь тэтгэврийнхаа 50%-ийг орчин суур тэтгэвэр 3/1 нь мэрэгжлийн нэмэлт гэж аваад сайн дурын шимтгэл бүрдүүлдэг юм байна. За тэгэхээр суур тэтгэврт одоо ажилласан жилд төлсөн татвар бол ерөөсөө хамааргүй гинэ. За энэ бас маш сонирхолтой. Тэр нь Нидерланд улсад одоо 50-аас доошгүй жил амьдарсан л бол та 65 нас хүрсэн л бол бүх хүн тэтгэврт орох ёстой юм асуудал гэдэг юм байна. За тэгэхээр чи Нидерланд улсад 50-аас дээш амьдарсан жил ажилласан одоо хэдэн жил ажилласан нь бол эдний одоо энэ дүрм журамд нь байдгүй юм байна. Ер нь та 65 нас хүрээд Нидерландд 50 жил амьдарсан л бол одоо та тэтгэвэр заавал авах ёстой ийм дүрм журамтай байдаг юм байна. Тэгэхээр ажилласан жил гэдэг ойлголт энэ төр байдгүй юм сонирхолтой. Тэгэхээр эдгээр яадгүй гэхээр их усүр нь улсын тэтгэврийн сан гэж нэг байдаг юм байна. Ажил олгогчийн тэтгэврийн сан гэж байдаг юм байна. Хувийн хадгаламжийн сан гэж ингээд ийм үндсэн 3 тулгуур багнаас бүрддэг одоо ийм асуудал байна. За энийг бол одоо манайхан тэтгэвэр тэтгэмжийн нийгмийн одоо халамжийн одоо энэ дэр бол бас их судалгаа хийж Нидерландыг бас таад мань бас сайн судлаач гэж бас зөвлөмөр байна. Энэ бас их надад бас их айтаахан таалагдсан юм санаглаа, айтаахан саналаа. Заавал нэг ажилласан жилээр нэгэл шахаал тий ажилласан жилдээ хэдэн төгрөгийн татвар төлсөн гээл ингээл ийм тогтолцоонуудаас ингээд ангид бас ийм айтаахан бас гаргалгаа хийс чадсан байж тээ. Нидерландчууд бас их мундаг юм аа тий.
За, Европод бол ерөнхийдөө одоо за Дани улсд бол одоо тэтгэврийн нас бол ерөнхийдөө 67 гэж заасан байна. За дараа жилээс бол одоо 70 болгоно гэсэн байна. Тэгэхээр бүр маш олон жил хөдөлмөрлж ээж одоо энэ тэтгэвртээ гарах нь. За, Бэлэг бол 65 гэж байна. За, 2026 оноос бол 66 болгоно гэсэн ийм прогноз байгаа юм байна. За, Болгар улсад бол 64 нас 8 сартай гэж байгаа эрэгтэй. Эмэгтэй нь бол 62-оос гарах одоо байгаа юм байна. Одоо авч байгаа юм байна. Ерөнхийдөө бол дараа жилээс бол 65 болох магадлал байна. За Чех бол дараа нь би тайдтай тодорхой дэлгэрэнгүй ярьж өгөх болох тэр алгасчээ. За Эстон улс 64 нас гэж байна. За Франц бол 62 наснаас дээр нэг 3-аас 6 сарын нэмэгдэлтэй байх юм байна. За энэ дээр нэг гоё сонирхолтой юм нь бол Итали бол 67 наснаас гэж байгаа. За гэхдээ Итали бол ер нь харьцангуй бусад орнуудаас бол тэтгэврийн дунджийг одоо би таадтай хэлэх гээд байна. 1097 евро авдаг юм байна. За Чех короноор бол 27630 кроны тэтгэвртэй юм байна. Бас боломж юм тийм ээ. За Австри бол ерөөсө тэтгэврт бол яг нэг эрэгтэй нэг 65 наснаас эмэгтэй нэг 61 наснаас гардаг болвол эрэгчлээс бол эмэгтэй хүнийх нь насыг бол 65 болгох бас прогноз байгаа юм байна. Тэтгэврийн та нар сонсоор 36510 орны тэтгэвэр авдаг юм байна. Пөөх 1450 евро авдаг юм байна. За энэ бол тэгтээ нэгдүгээр дунджийг би ярьж байгаа. Хоёрдугаар мэдээж юм хэрэг яг манайхантай бүх л орон адилхан одоо ажилласан жил хүүхэд тий бүх л юм тооцож байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоо энэ зүгээр юм статистик юм дунджийн харагдана. Тэгэхээр энэ дундаж статистикаар бол ерөөсөө Австри улс бол үнэхээр толгой цагчид юм байна. Маш сайн тэтгэвэр авдаг юм байна. Тий. За Унгар бол хамгийн бага тэтгэвртэй улс орноор тодордог юм байна. Тэднийх бол нэг Чех орныг харьцуулахад нэг 10,000 крон авдаг юм байна. 413 евро. За энэ бол ерөөсөө Унгарт бол ерөөсөө тэтгэврт гарахад бол маш бага тэтгэврээр гарах юм байна. За тэгээд хамгийн их өндөр тэтгэвэр гардаг газар бол Финлянд улс байт юм байна. За эднийх бол Чех короноор бол 36740 крон хүртэл авах боломжтой. За тэгээд еврогоор бол 1458 евро гэж байна. За тэгэхээр энэ бол хамгийн их өндөр одоо тэтгэвртэй газараар тооцогдсон юм байна. За тэгэхээр хамгийн бага нь Унгар, хамгийн өндөр нь Финлянд. За тэгээ нэг дунджаар бол одоо Герман бол жишээлбэл нэг 1000 евроны тэтгэвртэй байх жишээтэй нэг 24942 крон авах жишээтэй тийм ээ. За Польш бол жишээлбэл нэг 12000 крон авах жишээтэй. За тиймэрхүү ийм судалгаанууд бас байна. За Словак бол бас сонирхож би харсан. Словак бол бас л бага тоонд ордог юм байна. Нэг 513 евро л авах жишээтэй юм байна. За тэгэхээр эдгээр одоо ийм орнууд бол ерөнхийдөө манайхан ч гэсэн одоо Чехэд бол тэтгэвэр ангарт тогтоолгол ингээд аваад эхэлж байгаа шүү дээ. Тэгэхэд бол ерөнхийдөө ажилласан жилээр маш их тооцогдоод тэгээд 60-аас одоо тэр 65 одоо хэдэн наснаас тэтгэвэрт гарч байгаа. Тэрнээс шалтгаалаад ерөнхийдөө ингээд сонсоод байхад нэг зарим нь 6000, зарим нь 8000, зарим нь 12000 цаас авчдаг юм байлээ. Тэр бол манайхны ийм бага авч байгаа нь бол мэдээж хэрэг ажилласан жилээс шалтгаалж байгаа юм болов гэж ингэж бодож байгаа. Мэдээж өшөө бас өр хүүхдийн тоо нэгэн даатгал төлсөн байдал хүүхэд төрүүлээд гэжтэй байсан уугүй юу гэж лсэн шийдвэрийн шалтгаанууд бас байгаа л да. Тэгэхээр эдгээрээсээ бол маш их юм шалтгаалж байгаа хаа. За түүнээс гадна за Европод тэгэхээр одоо манай чинь Шведэд ч тэ Францад тэр монголчууд маань одоо тэр цагаачлаарч байгаа улсууд их байдаг баг. Бичиг баримттайч байгаа улсууд их байдаг баг. Одоо Шведэд бол ялангуяа нөгөө нэг албан ёсны бүр визтэй гэр бүлээрээ ингээд амьдарч байгаа улсууд бол одоо тэтгэврийн тогтолцоо тухай таад маань бас нийгмийн даатгалын газар очиж асууж яг би яг хитэн настайдаа хаана хандах уу хэдэн төгрөгийн тэтгэвэр авах уу хизээ би тэтгэвртэй гарах боломжтой би одоо төдөн хүүхэдтэй гэдэг одоо Чехэд бол жишээлбэл нийгмийн даатгалын газар гүгээд ороход биднэрт бол бүх информацийг 100% гоё хэлж өгдөг штэ. Яг тэрнтэй адилхан таад маань бас асууж сургалж явах нь маш зөв зүйтэй байх шүү
Тий. Тэрийгээ сайн асууж хандаж за тэгээд би Монгол улсын иргэн эмчин эх орондоо энэ талаар ямар холбоо уялдаа байна? Тухайн таны орон нутагт Монгол дахь даатгалын салбартай ямар уялдаа холбоотой байгааг та хэд маань бас сайн судалж асууж исэн их зөв зүйтэй байх шүү гэж зөвлөх байна. За 2026 оны тэтгэвэр үндсээр өөрчлөгдөнө гэд Чех улсын тухай одоо 6 сарын сая би юунд дэр харлаа. Саяхан одоо гараад ирсэн мэдээлэл харлаа. 6 сарын гэдэг чинь цоо шинэхэн мэдээлэл байгаа байхгүй юу. За тэгэхээр 2026 оноос хэрэгжих тэтгэврийн шинжилэлт Бүгд найрамд дахь Чех улсад 2 сая 400 мянган өндөр настан оролцох болно гэсэн байна. Үүнд мэдээж хэрэг Монголоос бас тэтгэврт гарах гэж байгаа. Монгол улсын маань иргэд хүртэл энд бас энэ тоонд нь бол орчлогоо ганц Монгол биш гадаад иргэд ч гэсэн байгаа шүү дээ, тийм ээ. За, тэтгэврт гарахынхаа бэлдэж байгаа хүмүүст энэ хууль хэрэгжинэ. Тэгэхээр одоо тэтгэврт гарах гэж байгаа улсууд маань одоо үндсэндээ энэ 2026 оны энэ шинэ одоо өөрчлөлтөнд хамрагдана гэсэн үг. За, 45 ба түүнээс дээш жил нийгмийн даатгал төлж байсан хүмүүст причастны дүүхот гэж яриад байгаа шүү дээ манайхан те. Цагаас өмнө гарах тэтгэврт гарах хугацаа 2 дахин буурна гэсэн байна. За, эрт тэтгэврт гарсан 90 хоног тутамд тэтгэврийн 1.5-аас 0.75 хүртэл бууруулна гэсэн байна. Тэтгэврийн нийт хэмжээг. Урд нь орсон хүмүүст энэ бол огт хамаарахгүй. Зөвхөн 2026 оноос хойш эрт тэтгэврт гарах өргөдөл өгсөн хүмүүст хамаарна гэж байна. За тэгэхээр нөгөө причастны дүүхот гэдэг асуудлыг яриад байгаа шүү дээ, тийм ээ. Хугацаанаас өмнө тэтгэврт гарах гэдэг асуудал дээр ийм өөрчлөлт орох нэ. Тэгэхээр тэтгэврийн хэмжээг 1.5-аас 0.75%-аар бууруулах нь байна. За даатгалын хугацаанд хамаарагдах нөхцөл гэдэг чинь одоо хөдөлмөр эрхэлсэн хугацаа, хуваараа бизнес эрхэлж байсан, эсэргүүцтэй байсан, Шимнасинский листтэй хуваараа хөдөлмөр эрхлэхийн зөвшөөрлөлтөй байсан хугацаа орон цэргийн алба хаасан хугацаа орон хүүхэд асран халамжилсан хугацаа орон гэх мэт олон төрлийн даатгалын халамжууд энд багтнаа гэж ингэж бичсэн байлаа. За энэ дээр докторантын суралцж байсан 3-аас 4 жилийн даатгалын хугацаанд тооцохоор боллоо гэсэн байна. Докторантад одоо докторийн зэрэг хамгаалахад бас юунд хамрагдах оюутан байсан хугацааг хамрагдаж суралцсан хугацааг 80%-аар тооцож гадаадд суралцах 80%-аар тооцож одоо тэтгэврт гаргах юм байна. Гадаадд суралцсан бол мөн адил тооцно гэсэн ийм нөхцөл нэгж байгаа юм байна. За тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлж за 2026 оноос өндөр насны тэтгэврийн доод хэмжээ дундаж цалингийн 20% болж за энэ үндсэн 10% дээрээ нэмэх нь 10%-ийн үнэлгээ хүртэл нэмэгдүүлнэ гэсэн байна. За тэгэхээр 20%-аар тооцогдох юм. Үүний нэгэн адил мөн тахир дутуу болон тэжээгшээ алдсны тэтгэврийн доод хэмжээ мөн адилхан нэмэгдэнэ гэсэн байна. За энэ дэр жишээлүүд 1-р зэргийн тахир дутуу бол нэг 1333% тэтгэврийн доод хэмжээ байх болно. 2-р зэргийн тахир дутуу бол нэг 15%-аар тооцогдно. Бэлэвсэн эхнэрийн 15%-аар, өнчин хүүхдүүдийн 14.9%-аар гэх мэтлэн одоо адилхан нэмэгдэх юм байна. За одоо энэ хязгаараас доогуур авч байгаа хүмүүсийг автоматар 2026 онд тохиргоо хийгдэж одоо тэгшлэл хийгдэх нь байна. Тэгэхээр энэ хязгаараас бага авч байгаа хүмүүс 26 онд бол автоматар одоо шинжилсэн одоо тэр нөөмлөгэндээ хамрагдаад одоо нэмэгдсэн дүнгээрээ авнаа л гэсэн үг юм уу та гэж ингэж би ойлгоод байгаа. За Medium CZ гэдэг Чехийн сайт байдаг. За тэгэхээр тэр сайт дээр болвол ерөнхийдөө бол Чехийн тэтгэврийн асуудлыг болвол ирээдүйн тэтгэврийн талаар бас хөндөж одоо бичсэн байгаа. За энэ дэр юу гэж бичсэн гэхлээр ойрын 5 жилд нийт ажлын байрын 20% нь үгүй болно. За яагаад үгүй болох юм бэ гэсэн чинь дэлхийд тэргүүлэгч хиймэл оюун ухаан лабораторийн Антропик компанид гүйцэтгэх захирал Дарио Амаде гэж хүн байдаг юм байна. За тэр хүн юу гэж хэлсэн гэхлээр
Энэ их хурдтайгаар хөгжиж байгаа хиймэл оюун ухааны ач гавьяагаар ойрын 5 жилд орчин үеийн ухаалаг машинаар ажил гүйцэтгэх нь их болж одоо тэгэхээр хиймэл оюун ухааныг оруулж ирснээр ажилтнуудаа үйлдвэрүүд мэрэгшсэн орон тоогоор цомтгож хийж эхэлнэ. За одоо нэг хиймэл оюун ухаан гэж одоо сүүлийн үед зүгээр нөхцөлгүй ярьж байгаа шүү дээ тий. За тэгэхээр одоо бид нар чинь ингээд түрээд ороод ирэх юм бол нөгөө үйлдвэрийн ажлуудыг нөгөө хүн хийжсэн юмнуудыг одоо тийм робот одоо юуч компьютер технологийн аргачлалаар одоо бүх юм хийж эхэлнэ шүү дээ тийм ээ. Тэгэхээр ирээдүйн тэтгэвэр бол хөдөлмөр бол үн цэнийг бүтээх болно. Дэлхийн 25 жилийн дараа огт өөр харагдах гарцаагүй болжээ гэж ингэж онцлж бичсэн байна. Одоо мэдээж хэрэг үстэй одоо тэгээд одоо тэртээ дөргөө хувьсан өөрчлөгдөж байгаа нийгэм тэр аяараа одоо бид нар 10 жилийн өмнө гэхэд шал өөр байсан юм одоо шал өөр болсон л явж лээ тий. Тэгэхээр байнгын одоо өглөөс сэрээд босоход нэг шин юм зохион бүтээгдсэн нэг шин гар утас гарцсан л байх жишээтэй одоо тийм тэгээд мэдээлэл 900-д одоо бид нар чинь бүх юмыг ингээд компьютерын гар утсаараа бүх юмыг хийдэг болсон. Одоо ийм нөхцөлдөд мэдээж хэрэг энэ юун ойрын 25 жил эдгээр бол 25 жилийн дараа бол дэлхийн ертөнцийн шал өөр болно гэж ингэж бичсэн байна. Тэр бол ойлгомжтой л байна та тий. Магадгүй тэрнээс өмнө ч бас хэр хурдтайгаас шалтгаална. Ямар ч байсан хувийн хөдөлмөрийн үүрэг мэддэхүйц буурч засгийн газар энэ сэдвийг хөндөж эхлэх нь гарцаагүй болно гэсэн байна. За тэгэхээр ямар ч орон энэ дээр засгийн газартаа асуудлыг төлөвшүүлж ерөнхийдөө одоо энэ хиймэл оюун ухааныг орж ирснээр цаашдаа тэтгэврийн асуудлыг цаашдаа энэ хөдөлмөрийн одоо үйлдвэрт ажил хийж байгаа ажилчдын одоо энэ цомтгол одоо гэх юм уу те ерөнхийдөө энэ бүх юм одоо ингээд өөрчлөхөд бүх орон одоо мэдээж хэрэг үнд одоо бэлтгэлтэй байх талаас л асуудлыг дэвшүүлэх баг. Одоогоор өндөр насны тэтгэвэр 695 тэрбум крон зарцуулсан байгаад байгаа юм байна Чехэд. За тэгэхээр 2025 оны 6 сарын 13-ны байдлаар Чех улсад 2,848 мянган хүн тэтгэвэр авч байгаа юм байна. Дунджаар тэд Чехэд 20,736 крон авч байгаа юм байна. Дунджаар. За гэхдээ нэмэгдээд тэр нь 21,500 болно гэж байна. 2026 оноос. За тэгэхээр энэ хэдхэн крон нэмэгдэх юм бэ л та 400-аас 500 крон нэмэгдэх юм шиг байна. Тийм үү? 500 за 6-700 крон ч нэмэгдэх юм. Нэг сонирхолтой Монгол мөнгөөр бол нэг 3 сая гаруй төгрөгөл цэлэн тэтгэвэр дунджаар авч байгаа аахгүй Чехүүд. Аажимда энэ нь баг багаар нэмэгдсээр агаад хэмнэлээрээ нэмэгдсээр агаад 30 мянган крон хүртэл хүрэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. За тэтгэврийн насанд хүрэхээс өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүс одоо нөө причастны дүүхот тогтоолгосон хүмүүс 32% байдаг юм байна. Нийт одоо тэтгэмж авч байгаа хүмүүсээс. Тэгэхээр одоо 2026 онд нэг 500-аас 700 крон нэмэгдэгч тэр нь зөвхөн Чехийн инфляцийг нөхөх тэтгэврийн нэмэлтэл байх болно. Амжиргааны төвшин хэвээр байх болох уу гэж ингэж үзэж байгаа юм байна. Мэдээч хэрэг бүх юмны өмнө байн өсөж байгаа учраас тэтгэвэр жоохон нэмэхээс өөр аргагүй. Тийм дээр сайндаж нэмж байгаа юм биш. Ойлгомжтой тийм ээ. Тэгэхээр тэр инфляцаа дагаад нэг 500-600 крон нэмэл ингээл жил байгаа ингээл жоохон тусгнуулаад нодлын 300 хэдэн крон нэмлүүдээ ялаа тийм. Ингээл яваад байгаа юм байна. Харин 26 онд тарин овоо нэмэх юм шиг байна. Яг хайцангуй. За түүнээс гадна 2023 оноос нэг хүүхдэд нөгөө өчсөн 500 крон нэмж олгодог штэ тийм ээ нөгөө тэтгэвэр дээр. Тэгэхээр 25 онд бол тэрнийг тэд нар чинь 503 крон болгосон юм байна. Хэдэн хүүхдээс шалтгаалаад тэрийг авдаг штэ тий. Одоо 26 оны 1 сарын 1-ээс эргээд 500 крон болох юм байна. За нэг 3 кроны зөрөө гарах сайжралтай яваа нэр. Тэгэл энийг шин шийдвэр гээд байгаа тий. 500 гал хэвээр ингээл байлгана. За тэгэхээр ер нь бол одоо Чехэд тэтгэврт гарахад 67 наснаас гээд л одоо яриад байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ ганц Чех ч биш ер нь бүх оронд одоо ерөнхийдөө
тэтгэврт гарахад нэлээд урт удаа насалж ээж нэлээд олон жил ажиллаж тэтгэврт гарахад яхахгүй болоод байна. Энийг ганц чигч биш. Бусад бүх Европын орнууд одоо энийг хэрэгшин маш их хөдөлмөржээж, маш их зүтгэжээж одоо энэ үйлдвэр албан газрууд чинь ямар ч их настангууд байдгийг бид нар мэдэн штэ. Тэгээд гарийнхаа амралтанд сууч чаддгүй. Тэгэл 2 хооронд нэг ганц 2 жил ингээл гүрээгээл өрх юм тэгэл явж идэг. Тийм асуудал бол Чехэд буюу ер нь Европ даяараа байна. Өндөр настангууд маш их. Тэгсэн мөртлөө залуу халаа нөө шинэ хүүхэд төрөлт нь маш бага. Одоо ийм л байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудал бол яарахгүй одоо Европын холбооны улс орнуудын хувьд бол их нэлээд сэтгэл түгшээсэн асуудлын нэг мөн. За тэгээд дээр нь одоо миний түрүүний ярьсанчлаар ерөнхийдөө ондоо энэ тэтгэврийн янз бүрийн ийм шинжилэлт хийж ил байна. Янз бүрээр ингээл нэг 5-10 цаас нэмж ил байна. Тэгээд ерөнхийдөө ингээд хараад ахад яаж ч юм шинжил нэг 5-10 цаас нэмсэн ч байлаа гэсэн одоо энэ хиймэл оюун ухаан гэдэг чинь орж ирээд ерөнхийдөө бол хөдөлмөрөө үнэлүүлэх насандаа нэг хэдэн жил хөдөлмөрлсөн юм да би нэг ажил хийсэн юм да. Надад нэг насны эцэс нэг тэтгэвэр буух юм да гэдэг асуудал яваандаа хумигдах тал руугаа орох тал дээр маш одоо анхаарах цаг нь засгийн газруудад болсон шүү гэдэг мессежийг өгч байгаа юм байна. Тэтгэвэр яахарахгүй одоо тийм л болох юм дээ. Одоо тэр манайд бол тэр үеийг одоо үзэж амжих юм уу мэдгүй. Ер нь бол ойрын хэдэн жил гэж байгаа шүү дээ. Одоо эхний 5 жил лав одоо нийт үйлдвэрийн одоо 20 юу гэсэн бэ түрүүн юу гэж бичсэн бэ? Нийт үйлдвэрийн одоо нийт мэрэгчлийн 20% нь байхгүй болно гэж байгаа. Тэг ойрын 5 жил гэж байгаа. Тэгэхээр тэр мэрэгчлээ олсоо чи өөр юу хийх юм? Өөр мэрэгчл байхгүй өөр юу хийх юм? Тэр нийт ажлын байрын 20% нь байхгүй болно гэж байгаа байхгүй тий ойрын 5 жил. Тэгэхээр энэ ийм мэдээлэл авах тусам та хэд маань одоо арай л тийм ухаалаг, арай л тийм орчин үеийн дагсан мэрэгчлүүдийг л одоо бүр яалтчгүй л одоо өөр хүүхдүүдтэй юм уу эсвэл та өөрөө залуу хүн бол тархитлаантай хийхгүй бол тэгэл ерөнхийдөө л ирээдүйн маань аягүй бүрхэг. Тэрнээс зүгээр нэг цалингаас цалингийн хооронд нэг арзетик салгаад нэг өдөр чинь тийм юм хийдэг. Эсвэл нэг одоо үйлдвэрлэлийн одоо технологид ялангуяа одоо робот орлоод эхэлсэн ийм цаг үед бол та өөрийгөө хөгжүүлж өөрийгөө маш их сайн сурахгүй бол явандаа нэг хийх ажил олохгүй болох юм шиг баг. Тэгтэл яг хэдэн жил болно. Тэгтэл бэлтгэж явах хэрэгтэй. Юун засгийн газар энэ дэр бид нар хувь хүмүүс өөрсдөө бас дотроо бодолтой байх нь хэцүүтэй болох нь шүү дээ. IT программист, инженерүүд гэж яриад байна те. Одоо орчин үеэс та хамгийн хэрэгт хэрэгцээтэй байх. За тоо бол угаасаа ойлгомжтой. Ямар ч нийгэмд, ямар ч үед тоо эдийн засаг бол заавал байж л таарна те. Одоо хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа сүүлийн үеийн орчин үеийн гоё мэргэжлүүдийг л илүү сурч одоо даандаг гадаад хэл те, англи хэл, хятад хэл монголчууд ч хятадтай одоо хятад магадгүй одоо хятадгүй газар алга өчнөө олон орноор ингээд яваад үзэхэд хятадын бараа байхгүй, хятадын хуллаа ороогүй, хятадын хоолны ресторангүй орон гэж байхгүй болсон шүү дээ. Хятад удахгүй дэлхийг ноёрхож угаасаа хүчирхэг бол. Тэгэхээр хятад хэлтэй хүүхэд үнцэнтэй байх бол бас тийм ээ. Англи хэлтэй, хятад хэлтэй, за тэгээд дээр нь орос хэлтэй, орсууд ч бас хүчирхэг байж байгаа. За ерөнхийдөө тэгээд одоо даандааг сургууль төгсөж байгаа хүүхдүүдтэй ер нь ямар мэрэгчлээ болох вэ гэдгийг хүүхдүүдтэйгээ маш сайн их зөвлөжж одоо тэр сургууль соёлд нь оруулах нэг зөв-зөвтэй цаг үеийн нэрчэд амруул гэж ингэж бодогдоод байгаа шүү. Ерөнхийдөө. За таад маань тэгээд нэг бодож хоёрыг тунгааж авахын аваад хайхан дээгээд гэх ингээ. За энэ юг нөө сайн уу гэж тэтгэврт гарсан хүн очиод заавал нийгмийн даатгал төлөх үү? Юу штэ бид чи бол одоо Монголд байгаа хүн бичиж байна. За одоо Чехид ирэх гэж байгаа тийм ээ. Тэгэхээр Монголд нийгмийн даатгал төлөөд чи тэтгэвртээ гарцсан байж тээ тий. Ааха. Энд ирээд ажил орох юм бол шууд дахиад Чехийн нийгмийн даатгал төлөөд эхэлнэ. Тий. Монгол улсын хууль тусдаа, Чехийн хууль тусдаа л байна шүү дээ.
Тэгэхээр чи ажил цалингаасаа шууд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаар төлөөд явнаа. Харин тийм ээ, дэлхий угаасаа хятад 900. Тийм учраас би хүүхдүүдийг хятад хэлтэй болгооч, япон хэлтэй болгооч. Япон гэхээс хятад шүү. Хятадын сургалтанд маш сайн хятад хэлтэй байна. Хэлтэй бол хөлтэй гэдэг чинь. Тэгээд яагаад өнөөдөр чех тэр олон IT программист инженеруудыг хятадаас авахар болчихоо чехүүд. Яагаад Таиландуудыг маш их сонир, яагаад Японууд руу сонирхоод эхлэв чехүүд. Яагаад гэвэл Аз руугаас маш их хөгжил дэвшил илүү байгаад байна. Бидний нүдэн дээр одоо энэ Европч нь аюу хосрогдож байгаа гэж харагдаад байгаа шүү дээ ерөнхийдөө. Даа ялангуяа одоо хятад байхгүй үйлчлэгээ хятад Японд солонгосод байхгүй юм энэ байгаа юм солонгос хятад Японд одоо энэ Таиландд тэр хэрэгжээд эхэлсэн юмнууд энэ чехэд одоо хүртэл хэрэгжээгүй явж байгаа шүү дээ. Цахимаараа бол маш их хоцрогдолтой яваа гэж би болдог хүн жаа. Тэгэхээр тэр цахим одоо тийм юмнуудыг бол илүү сайн сурах нь хэрэгцээтэй юм болов гэж харагдаад байна л доо. Тэгэхээр одоо эдгээр ерөнхийдөө фокслоод чех ганц чехч биш шүү дээ. Аз руу их фокслж эхэлж байгаа биз? Тий. Азаас мэрэгчлэнгүүд илүү их авъя. Тэд нар арай мундаг байна, илүү сэтгэхэд байна, хурдан байна. Тэнд ангар гариг дээр хүртэл гараад ах чинь одоо хар гариг судлаад эхэлж ах чинь Европч чинь одоо тэр тал дээр бол өндөө бас хоцрогдолтой зөндөл ба шүү дээ. Сайн бас дэвнээс сурах юм бол мэдээж л байгаа л баг л тоо. Тий. За иймэрхүү мэдээллийг таатай хөрөхмөр санагдлаа. Нийгмийн даатгал төлж байсан тооцох үгнэ. Ямар Монгол улсын нийгмийн даатгалыг төлж байсан тооцох үг гэж үгүй шүү дээ. Чехийн бол чех 0 гэж эхлэн чи чехэд ирээд. Тий. За тэгээ таадтай амжилт хүсье. Тэгээ таад маань миний YouTube сувгийг дагаад subscribe дараад тэр хонхын дараад тэгээд сувгийг маань дэмжиж яваарай гэж хүсэж байна. Тэгээд хамтдаа дандаа дэмжиж байдаг та нартай маш их баярлж авдаг шүү гэж хэлэх зүйтэй баха. За түр баяр таа.